Өнөөдрийн энэ эзний үгийг эхлэхээс өмнө давчхан хамтаа залбирцгаая. Тэнгэр гайхамшигт эзэн минь, таны үнэн үг, таны зөв төг бидний зүрх сэтгэл дотор орж бидний дотроос ажиллаж улмаар бид нар тэнхүү амьдрах татварлаарай. Эзэн Есүс энэ бүгдийг танд өргөн залбирлаа. Амен. Христэд итгэж хүмүүс сайн байна гэдэг чинь юу гэсэн үг юм? Ер нь сайн үйлстэй байна, сайн байна гэж юу гэсэн үг юм? Ерөнхийдөө Христэд итгэдэг хүмүүс хүртэл яг тийм байх ёстой гэж дандаа хэлдэг тийм ээ. Өө чи Есүс итгэдэг байж яагаад ингэж байгаа? Яагаад юм буруу байгаа? Яагаад ийм муу байгаа гэж дандаа ярьдаг. Христэд итгэж хүмүүс хүртэл өөрсдөө бид нар сайныг үлдэх ёстой гэж мэддэг. Тэгээ Паулын хэлснээр Ром хотод бичсэн загтал дээр хэлснээр бас заримдаа бид нар сайныг мэддэг боловч тэрийг бид нар заримдаа үлддэггүй. Энэ нь муу гэж мэдж байгаа зүйлээ бид нар заримдаа үлдчихэд идэг. Тэгэхээр ер нь яг сайныг үлдэн гэдэг чинь яг юу гэсэн юм? Паул Галат бичсэн энэ загталдаа махбодын үйлс ер нь юу байдаг вэ? Тийм ээ? Янз бүрийн бэлгийн одоо буруу хүсэл, за тэгээд бас одоо шунал, хэрвээ бид нар 19-р ишлэнгээ харах юм бол тэнцээ дандаа мухар сүсгийн одоо гимнүглүүд, за нийгмийн харилцааны талаасаа бас гимнүглүүд, за мэдрэмжийн талаасаа бас байгаа гимнүглүүдийн талаар энэ 19-20 дугаар ишлэл, 21 дугаар ишлэл дээр 5 дугаар бүлгийн дурдсан байна. Тэгэнгүүт цаашаа өргөжлүүлээд харин ариун сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, тэгээ юу лээ? Гэх мэтлэн 9 үр жимсийн тухай ярьсан. Эдгээр 9 үр жимс нь ихэвчлэн дандаа тийм ээ бурхантай харилцах харилцаан дээр гарах, бусадтай харилцах харилцаан дээр гарах, бас өөртөө харилцах харилцаан дээр гарах ийм одоо үр жимснүүдийн талаар ерөнхийдөө тэнцээ 22 дугаар, 23 дугаар ишлэл дээр ингээд дурдсан байж байгаа 5 дугаар бүлгийн. За тэгээд ийм хүмүүс одоо Христэд итгэсэн тэдгэр хүмүүс тэгэхээр та нар яг 5 дугаар бүлгийн хамгийн төгсгөлийн дээр ингээд 26 дугаар ишлэлээр харах юм бол та нар нэг нэгнээ өдөө өмсөрж өөр зураа атаархах, сайрхахгүй байцгаая гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Христэд итгэгч хүмүүс бие биенээ өдөө хатахгүй. Тэгээ бас бие биетэйгээ атаархаж, бас сайрхаж, бардамнахгүй ийм байцгаая. Гингүүтээ цаашаа харин яаж байх ёстой вэ гэдэг тухай 6 дугаар бүлгийн одоо энэ эхний 10 ишлэл дээр өнөөдөр бидний ярилцах нь 10 ишлэл дээр бас дурдсан. Бие биендээ атаархахгүй, сайрхахгүй, бас өдөөн хатахгүй байна. Гэдэг чинь тухайн үеийн галатчууд яг тийм байсан байгааг илэрхийлж байгаа байхгүй юу? Христэд итгэж хүмүүс. Гэхдээ тэдний тэр болсон тэр иймэрхүү нөхцөл байдалд орсон асуудал нь нөгөө Паулын хойноос очиод хэсэг юдэчүүд мань одоо галатчуудыг юу гэж хэлсэн? Энэ Паул бол сайн биш. Энэ бол жоохон дутуу сайн мэдээ ярьсан. Бид нар гүйцэтгэж өгч. Та нар хоцлол болон одоо хуучин гэрээний янз бүрийн хууль, тахлын одоо янз бүрийн энэ хуулиудыг хэрвээ барих юм бол ялангуяа хоцлолыг хийх юм бол яг жинхэнэ Христэд итгэж болно гэж. Тэгээд тэд нар юу болсон? Нэг хэсэг нь хуулийг дагагчд болсон. Хуулийг дагагчд болохоор хүмүүс яах вэ? Бие биенээ нөгөө өдөн хатгагчд болсон. Чи тэгсэнгүү, чи ингэсэнгүү, чи сууцсангүй, чи боссонгүү, чи явсангүй, чи ирсэнгүү, чи миний дураар болсонгүү, чи өөрийнхөө дураар болсонгүү ч гэдэг юм. Дандаа хүмүүсээс нөгөө юм ирдэг хүмүүс болно. Чи энийг биелүүлсэн үү, биелүүлээгүй юу гэдэг. Гэсэн чинь нэг хэсэг хүмүүс нь яасан? Бид нар нэгэнд аврагдсан учраас Паулын хэлснээр бид нар бол дураараа ашиглаж болно. Licentious буюу одоо лиценз авсан хүмүүстэй адилхан. Гим нүгэл хамаагүй хийж болно. Нэгэнт би бурхнаар хайрлагдсан чи би дуртай үедээ гим нүгэл хийгээд буцаад ирэхэд бурхан угаасаа намайг уучлах үүрэгтэй. Бурхан хайрлах дуртай, би гим үлдэх дуртай. Хоёулаа адилхан дуртай юм хийж гин гэж. Өмнөдөр ирсэн шүү дээ, тийм ээ. Гэсэн ийм хэсэг хүмүүс. Ийм хүмүүсийн дунд юу бий болох вэ? Дандаа атаархал, хорсол, сайрхал, бардамнал, бие биенээ өдөөн хатгагч, бие биенийхээ нөгөө болохгүй цэг дээр дандаа хүрдэг ийм хүмүүс. Харин ингийн оронд Христэд итгэж хамт олон ямар байх ёстой вэ гэж.
Хэрвээ та нар яг түрүүний энэ өмнөх хэлснээр сүнсний үр жимсээр дүүрэн ийм хүмүүс бол ямар байх вэ гэж. Тэгээ бүгд хамтдаа энэ асуудлын хэрхэн Паул одоо шийдсэн байна гэдэг талаар бүгд уншиж. 6 дугаар бүлэг. Галаат номын 6 дугаар бүлэг эхний 10 ишлэл. Ерөнхийдөө яг энэ 10 ишлэлийг хоёр хувааж байсан боловч бид нэр Галаат номоо хурдхан шиг дуусаад цаашаа ямаар байна шүү дээ. Тийм ээ бас өөр ном руу ормоор. Тэгээ өнөөдөр бүгдээрээ эхний 10 ишлэлийг хамтдаа үзцгээе. За би уншдаа та нар хараарай. Ах トゥ нараа хэрв хэн нэг нь гинт автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чийч мөн уруу татагдахгүй. Нэг нэгнийхээ ачаанаас үүрлц. Тиймхүү Христийн хуулийг хэрэгжүүлэх тун. Учир нь хэн нэгэн нь юу ч биш атлаа. Өөрийгөө эрхэм гэж боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна. Харин хүн бүр үйл хэрэгээ шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусдад харьцуулалгүй өөрийнхөө сайрхах болно. Учир нь хүн бүр ачаагаа үүрнэ. Үгэн суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. Бүү мэхлэгд. Бурхан илэгдэг болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбодтой таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин сүнсэн таригч нь сүнснээс мөн хамыг хурааж авна. Сайныг үлдэхдээ үл зүцээ. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд юуны түнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үлдэцгээе. Амен. Сайныг үлдэцгээе гэж. Сайныг үлдэцгээе гэж юу гэсэн үг юм бэ гэж би асуусан. Паул энэ хоёр чухал сайныг үлдэх тухай ярьж байна. Нэгдүгээр ишлэлдээ маш тодорхой хэлцэгдсэн. Хэн нэгэн гинт автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинчлэн засагдаг. Өөрөөр хэлбэл засаж залруул гэсэн юм санаагаар хэлж байгаа. Гимээс нь одоо ав. Унтсан байгаа бол түшээд ав гэж. Бие биендээ одоо өсөрхөж хонзгомж байгаа хүмүүс яг хүн унвал улам өшиглэн, улам түлхэн. Харин ариун сүнсний жимстэй хүмүүс бол яг үгээр нэгдүгээр засаж авах хэрэгтэй. Засаж залруулж авах хэрэгтэй. Хэн нэг. Гэхдээ энэ чинь хийж байгаа одоо тэр нэг хэн нэгэн гимд автсан бол гэж хэлж байгаа. Энэ гим өөрөө бодож төлөвлөөд хийсэн хүний тухай яриаггүй л дээ. Гим нүгэлтэй хүмүүс учраас бид нар заримдаа бодсноо хийж чаддаггүй бодоагүйгээ хийдэг. Автсан гэж байгаа нэг талаар хүчинд автсан юм шиг ийм байдлаар ерөнхийдөө ярьж байгаа. Заримдаа бүр өөрийн мэдлгүй одоо юу гэдгийг тийшээ орцсон. Алдаа гаргацсан. Transgression гэж заримдаа хэлдэг. Яг sin буюу одоо бүр нүгэл гэдэг талаас илүү алдаа дутагдалд орох гэсэн ийм байдлаар ерөнхийдөө хэлж байгаа. Хэн нэгэн хүн одоо гэр бүлийн асуудалтай болвол тэр нь өөрийн мэдлгүй явсаар хагаад өөрийнхөө нэг талаар мулгуу байдлаас өөрийнхөө бодлогогүй байдлаас болоод асуудал орсон байх юм бол гэсэн ийм санаагаар хэлж байгаа. Тэрнээс өөрөө төлөвлөөд банк ухах гад явж байгаа хүний тухай яриаггүй. Тэ? Өөрөө явж байгаа гинтхэн бүдэрцэн санаандгүй одоо хоморглон нэг газар руу хамтдаа хам хэрэгт орцсон ч гэдэг юм. Эсвэл өөрөө санаандгүй явж байгаад үнэхээр тэр хүн тэр мөчид маш мулгуу шийдвэр гаргаад тэгэд гимнүгэлд орцсон. Тэрнийх нь үр дүн заримдаа өчүүхэн заримдаа маш том байдаг. Ийм хүмүүсийг та нар засаж залруулж авах хэрэгтэй гэж. Өшгөлж, түлхэж, өшөрхөж, тийм ээ, сайрхаж бардамнах биш. Энд чинь бүр юу гэж хэлсэн гэхээр сүнслэг та нар гэж. Нэг талаар энийг Паул дөнгөж урд хэлсэн байгаа тэр нөгөө сүнсний үр жимстэй хүмүүсийн тухай ярьж байгаа. Хэрвээ та нарт тийм ээ хайр, баяр баясгалан, амар тайван байгаа бол гэсэн үг. Хэрвээ та нарт дэвчээр байгаа бол, инэрл байгаа бол, сайн сэтгэл байгаа бол та нар засаж залруулах тухай бодох болохоос цаашаа өшөглөөд толгой дээр нь зогсно гэсэн утгатай биш. Өнөөдөр нийгэм бол тэгдэг. Нийгэм бол хамгийн сайн найз нь ч байсан хамаагүй. Улс төрийн ямар нэгэн боломж гарвал яах вэ? Шууд толгойн дээр нь гараад зогсож байна. Нөгөө хүний яаж худлаач байсан хамаагүй. Муулах ч юм уу, тэ? Муухай байдалд оруулах ийм замаар. Тэгээд тэрийгэ гоё хэлдэг. Энэ бол улс төрийн тоглоом байхгүй юу? Улс төрийн нүүдэл хийж байгаа юм гэж. Христ итгэж хүмүүс энэ ч Паул хэлэхдээ тэгдэггүй. Харин тэд нар биш дээ. Хэрвээ та нар өөрсдөө үнэхээр эзний хүмүүс яг одоо сүнсний үр жимсээр амьдарч байгаа хүмүүс гэж бодож байгаа бол та нар харин тэр хүмүүсийг дөлгөөн
сүнсээр гэж юм чийсэн. Дүлгөөнөр. Нөгөө бүр ариун сүнсний үр жимс дотор орцсон байгаа. Ариун сүнсний үр жимс болохоор биш та. Хүнээс өөрөөс нь гарахад хэцүү тийм үр жимснүүд л та. Ер нь бол Бурхантай хамт амьдрахад л гарч ирдэг ийм жимснүүд. Тэр хайр, баяр хөсгөлн, амар тайван төвчээр, инэрл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн зан өөрийгөө захирах хүн гэж. Эдгээр нь Бурхны хүчээр л тийм ээ ерөнхийдөө гарч ирэхээс наагур гарч ирэх дандаа хуруу дутдаг ийм жимснүүд байгаа. Ер нь бол. Тэгэхээр ийм дүлгөөн сүнсээр та нар хүмүүсийг одоо залруулах хэрэгтэй гэж хэлж байна. Яаж залруулах вэ гэдэг тухай ярихдаа дүлгөөнөр гэж хэлж байна. Дүлгөөн гэдгийг хүмүүс заримдаа бодохдоо номой, даруу, дүлгөөн, овшээ дүлгөөн гэдгээр номхон тэ одоо тийм хүлцэнгүй юм болгоныг хүлээн зөвшөөрдөг гэсэн утгатай гэж. Үнэн дээр энэ дүлгөөн гэдэг энэ үг нь болохоор юу гэсэн үг вэ? Заавал хүч нь контролдогдсон, хянагдсан гэсэн ийм санаатай. Өөрөөр хэлбэл strength in control гэж хэлж байгаа байхгүй юу? Хүчтэй. Тэр хүн бол өөрөө хүчтэй хүн. Гэхдээ тэрийг хэрэглээгүй гэсэн утгатай. Хяналттай байна гэсэн. Тэрийг дүлгөөн гэж хэлж байгаа. Дүлгөөн гэхлээр угаасаа хүчтэй биш хүнийг дүлгөөн гэж хэлэхгүй. Тэр хүнийг зүгээр номооч гэдэг юм хөлцөнгөө гэж хэлнэ. Харин дүлгөөн хүн бол хүчрэх хүн. Гэхдээ тэрийг тэр хүчээ хэрэгэлдэггүй. Харин тэрийг хяндаг хүнийг хэлнэ гэж хэлж байна. Тэгэхээр хэн нэгэн хүнийг засна гэдэг нь очоод зохиж аваад ч юм уу те ингэж тийм ээ гэхээсээ илүү заримдаа тийм хүнч байдаг л да. Гэхдээ тэгж болохгүй гэсэн. Ер нь бол яах вэ гэхээр тэр хүний үннийг тийм ээ хэлнэ гэсэн. Гим нүглийг хэлнэ гэсэн. Чи сая ингэсэн. Тэгэхээр бид нар хуучин гэрэн дээр харах юм бол Давид хаанд хүртэл тийм ээ нэг иш үзүүлэгч хурж ирээд өөрийнх нь завхаарлын гим нүглийг илчилсэн байдаг. Санаж байна уу? Тэрийг дүлгөөн гэж хэлж байгаа. Тэрнээс очоод яста чи юм уу муухан амтан одоо юу гэдгийг те хил амаар давамжлагч юм уу эсвэл бие махбод нь ямар нэгэн буруу одоо гэмтэл учруулна гэсэн санаагаар засах тухай ярьдаггүй. Ерөнхийдөө бол Христ итгэж хүмүүс хэн нэгэн хүнийг засахдаа одоо шоронгийн хүмүүжигчиг засна гэсэн үг биш. Тэ? Яаж засах вэ гэхээр дүлгөөн байдлаар засна гэсэн үг. Тэр хүмүүсийн гим нүглийг үнэнийг бодит байдлыг хатуу хэлнэ гэсэн үг. Тэгээ хатуу хэлээд үнэн дээр бат зогсно гэсэн үг. Тэрийг бид нар дүлгөөнөөр засах тухай ярьж байгаа. Одоо зарим эцэг эхчүүд болохоор хүүхдээ буруу юм гэхээр шууд пас гэж нудраад авдаг тийм ээ. Харин зарим эцэг эхчүүд гарнаас нь айгүй чангатдаг. Чангатгаад ерөнхийдөө тэгээд хүүхд ингээ харангуут нүур амар эвгүй гэдэг тийм. Хүүхд мэддэг ээж аав ер нь л дурггүй байна. Энийг дүлгөөн гэж хэлж байгаа. Тэрнээс биш шууд зохиол ам хэлээр доромжлол те өшгөлж аваал тийм ээ. Хоёр давхраас шидэн мэднэ гэсэн ийм санаа бай. Дүлгөөн бол биш. Тэгэхээр Христэд итгэж хүмүүс хэрэг сүнсний үр жимстэй бол бие биенээ дүлгөөнөөр засах хэрэгтэй гэсэн үг. Дүлгөөнөөр гэж. Тэгэхээр нэг талаар энийг зөвхөн пасторууд хийдэг юм биш. Энд чи Паул юу гэсэн? Ах дүү нараа гэж. Зөвхөн эрэгтэй хүний хэлээгүй л дээ чи. Ах эгч дүү нараа гэсэн юм санаагаар хэлж байгаа. Энэ болохоор нэг гэр бүлийн хүмүүс гэдэг юм санаагаар хэлж байгаа. Гэр бүлийн хүмүүс бие биенээ засдаг үстэй. Бие биенээ аль болохоор тийм ээ сайн чиглэл рүү авч явах гэж ингэж татдаг үстэй тийм ээ. Тэрэн шиг та нар бие биенээ залруул. Гэхдээ зөвхөн нэг пастор ч юм уу нэг оногцсон зөвлөгч ч юм уу ийм хүмүүс биш. Бид нар бүгдээрээ залруулгын үйлчлэлд дуудагдсан гэж бод. Бие биенээ засаж залруулах үйлчлэлд дуудагдсан гэсэн. Энэ бол тушаал байдлаар хэлэгдсэн засаг тун гэж. Imperative гэдэг тийм ээ. Инк гэсэн байдлаар Паул хэлж байгаа. Та нар бие биенээ сөөрж, бие биенээ өдөөж, бие биенээ сайрхаж, бардамнах юм замаар биш харин та нар тийм хүмүүс хэрэг байгаа гэж үзэж байгаа бол та нар өөрсдөө сүнслэг гэж бодож байгаа бол та нар харин засаж ав, залруулж ав. Сайн болгож зөв байрлалд нь орвол харин ингэхдээ өөрийгөө хянаж бай гэж хэлсэн. Нэгдүгээр ишлэлийн төгсгөл дээр хэрвээ тэхгүй бол та нар өөрсдөө уруу татагдах болно. Өөрөөр хэлбэл биш үү? Ямар байрлалаас хүмүүсийг засах вэ гэж. Би их мундаг хүн учраас чамайг засаж байгаа гэсэн санаагаар биш. Би бас мундаг хүн учраас чамайг бас ойлгож байна.
Хэрвээ бид нэг засахгүй бол дараа нь өөрөө хинээр засагдах бай. Тийм ээ? Харин яг бардамнал би чамаас баг унсан, чамаас баг гэмтэй гэдэг ийм сайргалт хүрнэ. Бие биенээ засах ёстой. Тэгэхээр Христийн чуулган 100-ны туршид, 1000-ны туршид, 2000-ны туршид өөрсдөө зассаар ирсэн. Аимшигтай муухай зүйлсийг хийжсэн. Гэхдээ эзний үг яг хэвээрээ ороо. Хүмүүс буруу юм хийдэг. Гэхдээ Бурхны үг яг хэвээрээ байж байгаа. Тэгээд засаж залруулагдсан хүмүүс өнөөдөр хүртэл эзний чуулганыг авч явж байгаа. Засаж залруулагдаагүй нэг ч хүн магадгүй байхгүй. Бүгд гим нүгэлтэй очирсан. Тийм учраас бид нар бие биенээр хэрвээ өөрийгөө унах бүрэн боломжтой, өөрийгөө ямар нэгэн алдаанд орох бүрэн ийм нээлттэй хүн гэдгийг хэрвээ бид нар ухаарах юм бол бусдыг засаж залруулахдаа сайн байдаг. Яг өндөрлөгөөс биш. Тэр язгууртны байр сууриас биш. Харин яг адилхан тариачид бие биендээ тусалж байгаа юм шиг. Яг адилхан ажилчид бие биенийхээ ажил төрлийг хамт хийж байгаа юм шиг. Та нар дээр үе тэмэрт явж исэн жолооч нар хэн нэгэн хүний дугуй хахраад зогссон байвал заавал зогсдог байсан. Одоо магадгүй тэгдэг л байх л та. Заавал зогсдог. Зогсоод аль болохоор туслаад тэр хүний дугуй нөхөгдөөд хөдөлсөн байхыг харж иж өөрөө цаашаа хөдөлдөг байсан. Дээр үе тэмэрч. Яг тэрнтэй адилхан. Мэдээж дугуй адилхан хавгарна. Тэр үед бас өөр хүн хурж ирээ зогсоод бас миний дугуйг нөхөлцөөд ингээд дэм дэмэндээ цаашаа явна гэж тэд нар мэддэг ус. Яг тийм байдлаар энэ чиглэж байгаа. Тийм учраас та нар өөрсдөө ч гэсэн өөрсдийгөө хям тэгж засах ажил хийж байхдаа мундаг учраас хийж байгаа биш. Зүгээр л бид нар яг адилхан тийм ээ яг адилхан замд хамтдаа явж байгаа учраас. Тэгэд хоёрдугаар шийдвэр их сонирхолтой Паул ингэж байгаа юм л да. Засаж залруулахын үйлчлэл гэдэг биш үү? Нэг ийм зүйлийг ойлгох хэрэгтэй болж байгаа. Та нар нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэн. Ачаа гэж юу хэлж байна? Тэр хүний нөгөө гин нүглийн ачааны тухай ярьж байгаа байхгүй юу? Есүс өөрөө хэлсэн. Юу гэж хэлсэн бэлээ? Хүнд дарамт үүрсэн хүмүүсээ над дээр ир. Миний буулгыг ав. Миний буулга хөнгөн. Надад тэр дарамттай тэр ачаагаа над дээр өг гэж. Тэгэхээр тэр ачааг үүрлцэх ёстой гэсэн. Өөрөөр би амар ариун тагшин хүн учраас ерөөсөө янз бүрийн тийм муухай юм хүний тийм юмд оролцохгүй би ингээд өөрөө ингээ гоё цэвэрхэн байх ёстой гэж. Тийм ээ. Бид нар заримдаа нийгэмдэр ч гэсэн хардаг шээ. Альва юм болохлээр хамт олон ингээд бүгдээр явах гэсэн чинь хэсэг хүмүүс чив чимээг ингээд хоцорчдөг тий. Тэгээс үлдээ нөгөө урд гарч ярьсан хүмүүс наман даалгадуулдаг. Ийм явдал байдаг шүү дээ тий. Өөрийгөө зөвхөн ингээд боддог. Хуваа хичээдэг. Харин Христийнхний хамт олон дотор тийм юм байхгүй. Харин ачаанаас үүрэлцэх ёстой. Хэрвээ бид нар хол явж байгаа бол хамтдаа л хол явж байгаа, ойрхон явж байгаа бол хамтдаа л ойрхон явж байгаа. Хамт олноос төрүүлээд ганцаараа хол яваад амжилттай явах хүн байхгүй гэсэн үг. Христэд итгэгчдийн хамт олон. Тийм ч учраас ийм үзэл санаан дээр олон орнууд амжилттай амьдарсан. Амжилттай нийгмийг байгуулсан. Христийнхэн яг энэ нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэх тухай ойлгодог байх хэрэгтэй. Тэр ачаа нь зарим хүмүүсийн хувьд хүнд, зарим хүмүүсийн хувьд гайгүй. Гэхдээ бүгдээрээ нийлээд бол үүрэлцэх боломжтой. Яг энэ үүрэх гэдэг энэ үг нь шүү дээ. Мөрлөх тэр хүндийг бас өөр дээрээ авах гэсэн юм санаагаар юм гэдэг хэлэгддэг юм үг байна л да. Нэг нэгнийхээ ачаанаас та нар мөрөл хажууд нь дэм бол. Хүмүүс юм өргөд явж байхад ингээд та хоёрт ямар бэртай юм бэ гэж хажууд нь хамт ингээд алхаад байвал яах вэ? Хүчи бас хамт хурж ирээд өргөлцөөч гэж нөгөөх нь ууралдаг шүү дээ тийм ээ ажил хийж байгаа хүн. Хүчи зүгээр зогсоодох юм над гар хөлөө хөдөлгөөч гэж заримдаа тийм ээ. Яг тэрнтэй адилхан ийм байдлаар хэлж байгаа. Чи нэгнийхээ ачаанаас үүрэлцэж. Яагаад гэвэл ингэх юм бол Христийн хуулийг хэрэгжүүлнэ гэж хэлж байгаа. Хэрэгжүүлэх түн гэж бас тушаах байдлаар энэ хэлж байгаа юм л да 2 дугаар ишлэлийн төгсгөл дээр. Христийн хууль гэж юу? Есүсээс нэг хүн асуусан. Тийм ээ, Бурхны хуулиас хамгийн агуу нь
хамгийн одоо чухал нь юу вэ гэдгсэн чи юу гэж хэлсэн бэлээ? Бурхан эзнээ. Тийм ээ, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун санаа хүчээрээ хайрл. Тэгээд бас хөршөө хайрлах гэсэн. Есүс бас үг хэлсэн. Та нарыг миний шав гэж хүмүүс таних нэг тэмдэг байгаа. Тэр нь юу вэ? Бие биенээ хайрлаж байгаагаар чинь гэж. Хайрлна гэхлээр очоод өмсөж өнгөд ингээд байна гэсэн утгаар хэлэг байгаа. Тэгээ бурхан дээрх Библиэл дээрх тэр одоо хайр гэдэг энэ санаа болохоор дандаа зориулсан юм үйлдэлийн тухай ярьж байгаа. Өөрийгөө бусдад зориулах үйлдэлийн тухай ярьж байгаа. Тэр Христийн хууль гэж юу вэ? Есүс өөрөө хэлсэн. Би та нарт нэг шинэ хуулийг үлдээн. Тэр бол юу вэ? Та нар бие биенээ хайрлаа. Тэгэхээр энэ ч Паул хэлж байгаа энэ Христийн хуулийг ингэснээр хэрэгжүүлнэ гэсэн чи юу гэсэн үг вэ гэхээр бидний энэ ачаанаас үүрэлдэж байгаа бусдыг засаж залруулж байгаа энэ үйлдэл чинь өөрөө хайраар бусдад үйлчилж байгаа тэр Христийн хуулийг биелүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний энэ залруулгын энэ үйлчлэлийн бусдыг засаж залруулж байгаа энэ үйлчлэлийн гол сэдэл зорилго нь юу вэ гэхээр Христийн хуулийг биелүүлэх. Өөрөөр хэлбэл бусдад хайраар үйлчлэх гэсэн энэ эзний үгийг дуулууртаа дагж байгаагийн нэг одоо илэрлэн тийч харагдана гэж хэлж байгаа. Бусдад одоо Христийн хуулийг одоо хэрэгжүүлнэ. Энэ бол нэг амархан бол биш. Бусдад ерөнхийдөө хайраар үйлчлэнэ гэдэг тийм амархан бол биш. Тийм биз дээ. Бусдад байтугай зүгээр гэр бүлдээ тэгж үйлчлэх заримдаа амархан биш байдаг шүү дээ. Тэ? Хүмүүс болсон хойно ерөнхийдөө бидний үйлчлэг заримдаа зүгээр нэг доройдоо тийм ээ хүлцэнгүйдээ ашгүй их сайхан сэтгэлдээ хийж гэнэ гэж заримдаа боддог. Харин бидний итгэлээр хийж байгааг заримдаа хүмүүс үгүйсгдэг. Итгэл тэнцээ байгааг үгүйсгдэг. Тэр бид нар итгэлгүй байсан бол яг бусад хүмүүстэй яг адилхан. Ганцхан ялгаа нь бидэд итгэл байна. Тэрс бид нар бусдаас илүү ариун цагаан юм уу, бусдаас илүү юм ойлгодог ч юм уу. Эсвэл бусдаас илүү ингээд амьдралд аягүй сайн сайхан эргээр ханддаг хүмүүс учраас ингэдэггүй. Христийн хуулийг ийм замаар та нар хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусдыг засаж залруулах ийм үйлчлэл байгаа нь хамгийн чухал нь тэ Христийн хуулийг та нар хэрэгжүүлэх хэрэгтэй. Сайныг үлдэн гэдэг залруулгын үйлчлэлтэй байхыг хэлж байна. Харин энэ үйлчлэлийг хийж байгаагаараа өөрсдийгөө илүү тооцож болохгүй. 3 дугаар ишлэлээс хойш харах юм бол хэн нэг нь юу ч биш шатлаа өөрийгөө эрхэм гэж боддог. Эрхэм гэж биш. Өөрийгөө ямар нэгэн зүйл гэж боддог бол гэсэн юм санаагаар хэлж байгаа юм л да. Something. Юу ч биш шатлаа ямар нэгэн зүйл гэж боддог. Өөрийгөө мэхэлж яана гэж. Өөрөөр хэлбэл би бусдыг ингээд залруулдаг үйлчлэлтэй гэж бодож байгаагаар би бусдаас илүү учраас гэсэн юм санаа ерөөсөө байхгүй гэдгийг ойлгоо гэж хэлж байгаа. Бүгдээрээ яг нэг тэрэгний дугуйнууд. Яг адилхан гэсэн үг. Тэгж ярьдаг шүү дээ, тийм ээ. Бид нар яг таасан таа шуудаанууд гэж заримдаа муугаар хэлвэл тийм ээ. Тэгж ярьдаг тийм ээ. Яагаад тэр их чухал вэ? Паулын энэ ингэж хэлж байгаа. Яагаад тийм чухал вэ? 4-р эшлэлээр хүн бүр үйл хэрэгээ шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусдад харьцуулалгүй өөрийнхөөрөө сайрхах болно. Өөрийнхөөрөө сайрхна гэж юу гэсэн үг вэ? Өөрөөр хэлбэл өөрөө амьдралаас одоо бурхны үгээр зөв залруулж амьдарж байгаагаараа сайрхах болно. Тэрнээс биш бусдад илүү мундаг одоо зүйл үйлдсэн гэдгээрээ биш. Өөрөө яаж амьдарж байгаагаараа сайрхах болно. Тэр үйлсээрээ л тэр амьдрал нь ямар байна гэдгээсээ болно. Тэрнээс хэр зэрэг бусдыг их залруулсан бэ гэдгээс болохгүй гэж. Тэнд бид нэг би бусдад зөндөө хүмүүс тусалдаг. Тэгэхээр би сайн хүн байж таараа гэж зарим хүмүүс боддог. Муу хүмүүс ч гэсэн сайн зүйлс хийж чаддаг. Хийж болно. Бурхан хүмүүсийн зүрхэнд мөнхийг тавьсан учраас. Тэ? Сайн юу вэ, муу юу вэ гэдгийг мэдүүлэхээр тавьсан учраас. Хийсэн хэлээгүй хүмүүс хүн алах бол муу, тийм ээ, хулгай хийх бол муу гэж мэддэг. Зүгээр л хүмүүс тэрийг мэддэг боловч үлддэг л байна. Тэгэд
Тийм учраас та нар энэ залруулгын үйлчлэгийг та нар нэгдүгээр дуудагдсан гэдгийг мэдэх хэрэгтэй. Хоёрдугаар үүнийг бид нар дүлгөөн зангаар хийх хэрэгтэй. Дүлгөөн хандлагаар арга замаар хийх хэрэгтэй. Гуравдугаарт бид нар өөрийгөө бусдаас сайн учраас хийж гэнэ гэж юусоо болохгүй гэж Паул хэлж байгаа. Ариун сүнсний үр жимсүүд ерөөсө Бурхны ургуулдаг юм болохоос бидний өөрөөсөө шахаж гаргадаг юм ерөөсөө биш гэж. Бид нар ер нь инрэл гэж юу вэ? Дүлгөөн байдал гэж юу вэ? Сайхан сэтгэл гэж юу вэ? Айгуу сайн мэддэг. Гэхдээ бид нар хийх нь магадгүй хийхгүйгээс илүү байдаг болохоор. Ариун сүнсний үр жимсээр тэр нь ганцхан ургадаг. Тэ. За нэгдүгээрт нь залруулах. Сайн үсхийн гэсэн чи юу гэсэн үг вэ? Унсан нэгнийг гэр нүгэлд орсон нэгнийг босгох. Өнөөдөр бид нар тэгээ бодох хэрэгтэй л дээ. Эсийн бүлгийн хүмүүс одоо хичнээн өнөөдөр энэ ч сууж байна. Жишээлбэл тийм ээ таны эсийн бүлгийн хүмүүс. Таны эсийн бүлгийн хүмүүс магадгүй зүгээр л алга байгаа юу эсвэл ямар нэгэн гин нүгэлд ямар нэгэн буруу зүйлд тэ алдаанд автсан юм биш үсттэй гэж бид нар өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Алдаанд автсан тэгээд магадгүй байхгүй байгаа юм биш үстэй тийм ээ бидний одоо эсийн бүлэг дээр ирэхгүй, сүм чуулганд ирэхгүй. Буруу замаар будаа тэгээд яваад байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Энийг бид нар залруулах ийм үйлчлэлтэй гэдгээ бид нар мэдгүй явж байна уу? Хэрвээ мэдээд хийхдээ бид нар бас дөлгөөнөр хийж гэнэ үү гэдэг бас асуудал байна. Загинж зандрах замаар бид нар хүмүүсийг залруулах гэж оролддог. Ер нь бол нэг сайн загнаад авчвал болчихно гэж боддог. Тэрэн заримдаа бид нар зөвхөн өөрийнхөө сэтгэлийг хангадаг. Нөгөө хүний сэтгэлийг бол биш. Тэ? Хэрвээ бид нар гим нүгэлд орсон хүмүүсийг дүлгөөн сүнсээр боيو зөв хандлагаар гэсэн үг шүү дээ, тийм ээ. Залруулж байвал энэ сайн үс болж байгаа. Нөгөө талаар тэр залруулга өөрөө би сайндаа учраас та биш. Ерөөсөө Бурхан намайг ийм одоо дуудлагад өгсөн учраас. Нөгөө талаар бид нар хүмүүсийг залруулахдаа өөрийнхөө алдааг багасгадаг. Тийм биз дээ, тийм. Яг өөрийгөө бас хяндаг. Би ч бас ийм алдаанд орж болно гэж. Тэ? Би ч бас адилхан донтолтод орж магадгүй. Би ч бас адилхан гим нүгэлд орж болно. Би ч бас адилхан гэр бүлийн асуудалд орж болно. Гэдгийг хянаж хэлдэг. Хэрвээ бид нар бусдыг залруулах юм бол. Өнөөдөр бид нар бүгдээрээ хэлж чадна. Чуулганы үйлчлэлд оролцох тусмаа бид нар сүнсээр илүү өсөд идэг. Бас өөрөө ариун амьдрал маань илүү бусдад өөрт хүртэл тийм ээ мэдрэгдэж эхэлдэг. Яг тэгэхээр энэ залруулгын үйлчлэлээр дамжуулан Бурхан зөвхөн тийм ээ бусдыг биш бас биднийг хүмүүжүүлэхийг, биднийг босгохыг хүсдэг. Тийм учраас бид нар ямар ч сайрхах зүйл, бас бусадтай харьцуулах зүйл байхгүй гэж Паул хэлж байгаа. Сайн үйлсийг бүгдээрээ сайн үйлсийг биедээ үлдэцгээе гэдэг нь нэгдүгürt залруулах үйлчлэл. За тэгээд өнөөдрөөс эхлээд бүгдээрээ залруулагчаар хүн байна уу гэж хайгаар шүүмжлэлтэй нүдээр нэг хараад байх биш. Тийм ээ. Харин угаасаа хүмүүс өөрөө залруулагдмаар байгаа хүмүүс мэдэгддэг. Тэгээ Паул 6 дугаар ишлээс хойш дахиад өөр нэг сайн үйлсийн тухай ярьсан. За энэ бол нэг их номлогддгоо хэсэг. Яг тэгвэл яг энэ номлох гэж байгаа энэ хэсэг болохоор яг номлогчийн талаар нэг талаар сүм чуулганы удирдагчийн талаар байдаг учраас. 6 дугаар ишлэлээр ингэж хэлсэн. Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. Үгэнд суралцагч гэдэг нь юм байна. За биеийн сургуулийн оюутнууд байж болно та амар шууд утгаараа. Бас нөгөө талаар зүгээр эзний үгийг сонсоод тэрнээс ерөөл ивэлийг нь хүртэж байгаа. Эзний үгийг ойлгомжтой болгож сонсч чадж байгаа. Тэдгэр хүмүүсийн тухай ярьж байна. Суралцагч гэдэг нь. Үгийг суралцагчд нь. Сургагч гэж юм байна. За одоо ингээд яг номлоо зогсож байгаа хүнийг ярьж байгаа. Хичээл зааж байгаа хүмүүсийг ярьж байгаа. Библийн хичээлээ зааж байгаа. Эсийн бүлэг удирдах байгаа хүнээ ярьж байгаа. Чуулганы ахлагчдыг. За нийт нь базаад хэлэх юм бол цуглааныг хэлж байгаа. Цуглааныхаа удирдлагыг хэлж байгаа. Яг ёстой гэж. Эдгээр хүмүүс сайн бүхнээ хуваалц гэж хэлж
байгаа. Энэ тушаал хэлбэрээр явж байгаа. Хуваалц гэж. Сайн бүхэн гэдэг чинь тэгээд яг юу юм? За хүмүүс тэгвэл мөнгө төгрөгөл бодож байгаа. За мөнгө төгрөгийн чи орж байгаа. Санхүү. Материалыг сайн сайхан орж байгаа. Гэхдээ энэ чи бас тэр хүмүүсийн залбирал, сайхан сэтгэл, сайн үс, сайн ажил, тэр хүмүүсийн амьдрал болж байгаа сайн гэсэн бүхэн нэг та нар хуваалц гэж хэлж байгаа. Нэг юм онгой байдаг. Дээр үе нэг одоо пастор Морунаа дахиж Морунаа цуглаанаар явж номлодсон байж л дээ. Тэгээд нэг цуглаан дээр дахиж хурж ирэл номлосын дараа тэр цуглааны хүн асуусан пастораа таны морчин бол ерөөсөө бүр айгүй гоё. Үнэхээр сайхан гоё. Одоо гоё харагдаж байна. Та өөрөө их ядарсан байна. Яагаад ингэ гэж пастор тэгжсэн. Үгүй аргагүй шүү дээ. Би морой арчилдаг, цуглаа намайг арчилдаг болохоор гэж. Хөрх нөгөө цуглаан нь тийм сайн бас хөрх юм пасторд тусалдаг л байх юм л дээ. Бүх талаасаа тийм. Гэхдээ цуглаан гэдгийг хүмүүс буруу ойлгож өгөх. Цуглаан гэдэг нь хүмүүсээс ингээд юм авахын тулд орчдөг юм газар биш. Нэг удаа амар хүчтэй хүн циркийн тоглолт хийж байгаа юм жүрж гараараа ингээд шахаал. Бүх одоо жүүсийг ингээд шахаад гаргачихжээ. Тэгэл олон орноор явж ингэж ийм тоглолт үзүүлсэн. Тэгээд дандаа хэлдэг. За одоо энэс дахиад нэг тусал жүүс гаргах хүн байвал би одоо $500 өгнө гэж үзэгчдээс зарладаг. Тэгээд хүмүүс гарч ирээд янз бүрээр шахаад ерөөсөө тусал гардаггүй. Ягаад гэвэл тэр хүчтэй хүн учраас бүх туслууд тэгээд гаргацсан байт юм байл. Тэгсэн чинь нэг өвгөн би гарыг. Яг гарч ирээд нарны гэрэлд ингэж харж байгаа яг нэг тусал донгол тусааж байгаа байхгүй. Тэгэл нөгөө хүчтэй хүн чинь бүр гайхаад та ч одоо ямар хүчтэй байна. Яаж ингэж одоо арга ивийг нодж чадваа. Олон орноор явхад ерөөсөө юм болоогүй. Гэтгсэн чинь нөгөө өвгөнждөг. Гэхдээ аргагүй л дээ. Би ч одоо 50 гаруй жил насаараа энэ хойдлын цуглааны санхүүч хийсэн юм аа гэсэн үг. Бүр яаж ингэ шахаж гаргадаг юм болцсон байл л да. Хүнээс цуглаанд одоо ийм хэрэгтэй байна гэдэг хүмүүсээ та нар өргөөрэй гэж бүр шавхсаар байгаа бүр ингэ сурцсан юм гэсэн. Гэхдээ хүмүүс чуулганыг ингэж буруу ойлгодог. Ер нь л энэ сэдвэр би түрүү хэлсэн хүмүүс нэг номлодгүй гэж. Яг тэгэхээр энэ нь яг чуулганыг буруу харагдуулах аюултай учраас ялангуяа тухайн үед цуглаанд шинэ хүмүүс ирсэн байгаа бол. Гэхдээ энэ Библийн үг, эзний үг учраас энийг номлох ёстой. Энд чи юу гэжсэн? Үгийг суралцагч нь сургагчдаа бүх сайн сайхнаа хуваалцах хэрэгтэй гэж. Заримдаа хүмүүс надад пастор энэ гоё юм гэдэг ингээ өгдөг. Саяхан манай хин надад ингээ айгүй гоё нүдний шил өгсөн жагаа. Би ер нь бол амар болгонч бас ер нь хүнээс тийм тэр болгон юм авах дуртай биш л дээ. Би өөрөө ер нь бэлэг өгж бүлэг авах тийм нөгөө кайфтай хүн бол биш л дээ. Ер нь бол цаанаасаа амарч юм шиг. Гэхдээ манай эхнэрийн хувьд бол тэр бол амар биш. Тэгээд би яг эзний үгийг бодоод баярлаа гэж хүлээж авдаг. Яг тэгэхээр эзний үгэн дээр тэгээ хэлцээ очивол миний юу гэж бодох нэг сонирн биш болоо. Би гэхдээ танаас юм авах гэж ингэж хэлээгүй шүү. За сайн сайхнаа хуваалц гэж. Сайн үс хийн гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ гэж. Паул энэ чинь яг энэ сүүлийн 5 ишлэлээр маш сонирхолтой зүйл гэсэн. 5 дугаар биш 6 дугаар ишлэл 10 дугаар ишлэл хоёр баг адилхан зүйл хэлж байгаа. Хэрвээ бид нар 10 дугаар зүйл ингээ харах юм бол тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд юуны төрөнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үлдэцгээе гэж хэлсэн. Боломжтой үедээ гэж. Боломжтой үедээ гэхээр ямар үед би боломжтой болох вэ гэдэг хүмүүс заримдаа боддог. Том хаустай, том машинтай, амар өндөр цалинтай бол би боломжтой болно. Үгүй ээ, тэрний тухай ерөөсөө яриаг. Бурхан таны амьдралд биштэй. Бусдыг өрөх боломж нэхэл юм бол. Тэр хаалга жоохон онгоохол юм бол та нар бусдтай сайнаа хуваалцах хэрэгтэй гэсэн ийм санаагаар хэлж байгаа. Тэмээ. Одоо манай төмс мөмсийг хангадаг сумын хэмжээ сууж штэ манай библийн сургуулийн тийм. Ийм боломж олдонгод би тус би өгнө гэл те. Ийм боломжийн тухай ярьж байгаа болохоос амар мундаг учраас үгээгүй биш. Бүр бялхсан баян
болцоо учраас ерөөсөө биш шүү дээ. Зүгээр л надад ийм боломж энэ удаа гарлаа. Ямар сайн юм бэ гэж. Саяхан өнгөрсөн 7 хоногт нэг пастор Сингапуроос ирээд хэсэг пасторуудтай хамт семинар хийсэн л дээ. Пастрын амьдралын талаар. Тэгээ би тэнцээ бас оролцож тулсан. Тэгэд тэр бас тэнцээ ингээд тэрэлж тулсан аюу үнэтэй. Тэгээд тэр пастор тэгж хэлж байгаа байхгүй. Нэг ийм итгэлийн нэг ихч байдаг юм аа. Би ер нь тэр ихчтэй ингээд ярихаас юм ингээд асуухаас ер нь их болгоомжлог айдаг. Яг л жоохон сэжүүлэг би тусна. Угаасаа тэр хүний амьдралыг мэднэ. Гэхдээ тэр ихч дандаа туслахад бэлэн байдаг гэж. Тэгэд энэ удаад би тэр ихчэд хэлсэн. Тэгээд бидний энэ тэрэлждэх энэ мөнгийг тэр ихч тусалж байгаа шүү гэж зарлж ирсэн. Тэгэд Паул бүр энэ чинь итгэлийн гэр бүлийн гишүүдэд нэгдүгürt юуны төрөнд гिचж байгаа. Тэгээд дараа нь бусад хүмүүст туслахтай бэлэн байхаар гэж. Энэ нь санхүүгээр, сэтгэл санаагаар, залбирлаар, өөрө бит байдлаар, материалын зүйлсээр бүх зүйлээ тухай ярьж байгаа. Яг өнөөдөр Христэд итгэж хүмүүс бусдад туслах хүсэлтэй байдаг. Өөрсдөө айгүй мундаг хүмүүс учраас. Үгүй Библийн үгийг дуулууртад авах хүсэлтэй учраас. Итгэлээр амьдрах хүсэлтэй учраас. Дуулууртад амьдрах хүсэлтэй учраас. Өнөөдөр бид нар энэ ч цуглааныхаа байрыг томсгоно гэж яриад байгаа. Тэгээ би заримдаа ингээд яаж одоо энэ их мөнгөийг олно гэж бодогдож байгаа. Гэхдээ би юуг мэдж байгаа гэхээр тэнд энэ боломж гэдгийг харж байгаа хүмүүс зөндөө байна. Бурхны хүмүүс зөндөө байна. Энэ боломжийг ашиглаж би итгэлийн ах дүүс нартай юуны төрөнд эхлээд би сайныг үйлдэнэ гэсэн ийм хүсэлтэй хүмүүс зөндөө байна. Энэ нь ерөөсөө хүний баян ядуугаас ерөөсөө хамаардаг. Та нар дэлхийд дээр баян хүмүүс хамгийн их тусламж өгдөг гэж бодож байна. Нийгмийн зав яг дундлаас жоохон доогоорох давхрын хүмүүс л нийгмийн хамгийн сайн үлсийг үлддэг. Баян хүмүүс яхад аюул их мөнгөнийх нь жоохон хэсгийг өгсөн болоод дуусч. Тэгэл явцдаг. Өөрөө би гаргаж бараг оролцдог. Тийм биз дээ, тийм. Сайныг үлдэн гэдэг нь зүгээр хөрөнгө мөнгө өгөхийг ганцхан хэлэхгүй шүү дээ. Сайныг үлдэн гэж байна. Нэгдүгээр залруулахыг хэлж байна. Хоёрдугаар тэр хүмүүсийн амьдралд дэм тус итгэлд нь дэм тус болохыг хэлж байгаа. Юу гарч байсан юм? Жижиг юм марч байсан. Тэгэд энэ болохоор ерөөхдөө та нар энэ одоо инстракшнийг өгж юм л та. Нэгдүгээр та нар залруул, хоёрдугаар та нар сайныг үлд. Биш юу? Тусал хуваалц. Тэг хуваалц. Хоёрдугаар тусал гэж хэлж байгаа. Энэ туслахын дараах одоо хэрвээ бид 7 дугаар ишлэлийг харах юм бол ингэж туслахтай биш те. Яг яаж туслах вэ гэдэг тухай ярьж байгаа. Тэгээд 7 дугаар ишлэлийг сони хэлж байгаа. Бүү мэхлэгдэг. Яг нь мэхлэгдэг гэдэг үгийг бас бүү андуур гэсэн юм утгаар ойлгож болно. Бити андуураараа бурхан элэг доог болохгүй гэж байгаагаараа хуурдахгүй гэсэн юм санаагаар хэлж байгаа. Андуурахгүй бурхан бол хуурдахгүй гэсэн юм санаа утгаар хэлж байгаа. Юу гэвэл хүн юу тарснаа хураана. Юу тарснаа хураана гэдэг бол итгэж бодох, итгэж биш хүмүүст хүртэл хэрэглэгддэг юм үг шүү дээ. Библиэс гаралтай үг. Хүн юу тарснаа хураана гэж хүмүүс дандаа ярьдаг. Энд гэхдээ нэг зүйлийг олох. Үүлийн үрийн тухай яриаг. Кармагийн тухай ерөөсөө яриаг. Карма гэдэг бол зүгээр механизм, систем. Чи ингэчүүл, чи энийг энчээ тавьчвал тэнд нэг юм болно. Энчээ тавьчвал ингэ нэг юм. Тэ? Тэгэл нөгөө юу гэдэг лээ карма хаалга юу лээ андуурдгүй юу лээ. Үүд андуурдгүй ямар юм андуурдгүй ч лээ. За нэг юм андуурдгүй л гэсэн. Харин Библиэр өгсөн бурхан бол хуурдахгүй гэж хэлж байгаа. Яг тэгэхээр энэний цаана ийм активны эйжент байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл идэвхтэй ажиллаж байгаа бурхан энэний цаана байгаа. Энэ сайн үсэг чинь цаана. Зүр та нар сайндаа ийм гоё юм юугаад ингээ юм эн чи зөв юм өрцөө учраас тэн чи айгуу гоё зөв юм эн чи гараад ирсэн ийм хуулийн тухай ийм байгалийн хууль шиг юм тухай яриаггүй. Бурхан тэн чи активны яг амьд тэн чи зогсоод тэн чи хараад тэн чи оролцоод байж гэн гэсэн юм санаагаар хэлж байгаа. Яг л тэгэхээр та нар хэрвээ бие биенийхээ ачиг
Үүрлэж чинь гэж Яаков номдэр хэлдэг штэ. Өө яна чи үлсэж байгаа юм уу? Бурхан чамайг хангах болтугай гэж зүгээр явчих юм бол энэ бол хоос итгэл гэж хэлсэн тийм. Тэр шиг адилхан энэ чи хэрвээ та нар үгэн суралцагч нэгэн өөртөө хин нэгнийхээ бие биенийхээ ачаанаас үүрлцэхгүй явж байгаагаа сэргэлэн байна гэж ойлгож байгаа бол бурхан тэгж хурагдахгүй. Зүгээр ямар ч одоо үйлдэлгүй боловч тэг хов хоосон юм тарьсан байж ямар нэг юм хураана гэж бодож байгаа бол уучлаарай гэсэн юм санаагаар хэлж байна. Яг л бурхан тэнцээ активны тэг идэвхтэйгээр хараад ажиллаад байж байгаа учраас гэж. Тэгээ бурханы чуулган энэ чи яг ямар одоо байх ёстой вэ гэхээр та нар юу тарьснаа хураана гэж. Тарих тухай бид нар аягүй сайн мэдчих чинь одоо газар тариалангийн зөөрлөл энэ чи ашиглаж байна л та. Хэрвээ бид нар энэ чи томс тарьчаад тэгээд намар ловон хөлөг гэж болох уу? Томсол гар. Тийм үстэй. Бид нар сонгон тарьчаад сармис хөлөг гэж болох уу? Болохгүй. Юу тарина тэр чинь дургана гэж хэлж байгаа. За энэ тарих хураахын тухай Библиэр зөндөө байдаг. Ялангуяа Паул энийг санхүүгийн талаар ярихдаа хэрэгэлсэн байдаг. Та нар биш те одоо юу лээ? Дурамчхнаар биш, албадгаар бус харин өгөөмрөөр тариараа гэж. Хин ингэж цөөхөн ингээд томоо талбай дээр хитгэн үр тарина төдий чинэл хураа. Хэр их үр тарина бас төдий чинээ ихээр бас хураах болно. Тийм учраас бурхны хүмүүс та нар энэ сайн үйлстэй дандаа бэлэн байгаарай гэсэн өгөөмөр байгаарай гэсэн. Тэр байтугай бүр Македончуудын тухай ярихдаа тэд нар өөрсдийнхөө хийж чадхаас илүү давуулан хийсэн. Өөрөөр хэлбэл тэдний амьдралыг Паул мэддэг боловч чадах чинээс бүр ингээд давуулсан байгааг хараад Паул яаж байгаа юм бэ гэж хэлээгүй. Харин бүр магтсан. Энэ зарим хүмүүс хаанчлалын эдийн засаг гээл ийм семинар энэ төр илтгэл тавьдаг л да. Энэ дэр гоцоо ярьж байгаа юм болохоор тэнд нэг гайхалтай нэг зүйл үүсдэг. Хэдий ч өгөн төдий чиний тэр хүнд байгаад байдаг. Хэдий ч өөртөө хураан төдий чиний тэр хүнд нь байдаггүй. Тухайн хаанчлалын ийм нөгөө эдийн засгийн талаар хүмүүс одоо ярьдаг. Яг л өгөөмөр байгаа хүнд нь угаасаа бурхан өгөөмрөөр өгөх юмыг нь бэлдэж өгдөг гэж. Паул 2-р Коринтод бичсэн загталтаа хэлсэн байдаг ч тийм ээ. Тэгээ өгөөмрөөр таригч тэр хүмүүст нь ус ургамлыг нөгөө тариалахт нь ургуулж өгдөг нь хэм бай бурхан юм а гэж. Өөрөөр хэлбэл хурааж авах юм нь их байлгахыг бурхан харилцдаг гэж. Хэрвээ бид нар өгмөр өвөл өгөх юм нь бэлэн байна гэсэн. Өгөгднө гэсэн ийм санаагаар юм хэвээр. Яг тийм одоо байдлаар энэ ч юу тарьснаа та нар хурааж авдаг. Яг энтэй адилхан тэр үг болохоор 9-р ишлэл дээр бас байгаа. Сайныг үлдэхдээ үл зүцээ. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж ав. Өөрөөр хэлбэл заримдаа тариалах гэдэг бол амархан ажил биш шүү дээ. Зөндөө сараар хүлээдэг ажил. Тийм ээ. Хөрөнгө оруулна гэдэг бол амархан ажил биш юм шиг байгаа. Би ч одоо банкер биш болохоор мэдэхгүй л дээ. Ямар нэгэн газар хэрвээ үрээ ингээд тарьчих юм бол тэрийг шууд маргааш нь ингээд шууд идэнэ гэж бид нар бодож болохгүй. Хүлээх ёстой. Тийм үстэй цаг хугацаа тэнцээ өнгөрнө. Тийм учраас цаг нь болохыг бид нар хүлээх ёстой. Зарим Христэд итгэгчид гэж боддог. Нэг удаа тийм ээ үйлчлээл нэг хэсэг гэх юм уу нэг жил хүмүүс нэг гайгүй улаанд явчих дээр би бол одоо бурхнаас авах ёстой гэж зэрнэ боддог. Энэ бол цаг нь болохоор буюу бурхны томсон цагт хураагддаг зүйлсийн тухай ярьж байгаа. Тэгэд 9-р ишлэл дээр энэ чинь хэлж байгаа нэг үг их сонирхолтой үл цуцъя гэж. Яг тэгвэл сайн үс хийх бол айгүй цөхөрмөр ажил, цуцах ажил, хэцүү ажил. Заримдаа бид хайрлагдшгүй хүмүүсийг хайрласаар л байх хэрэгтэй болдог. Юм авах зогсгүй хүмүүст өгсөөр л байх хэрэгтэй заримдаа болдог. Бид нар сайндаа ерөөсөө биш. Бид нар зүгээр л яг сайныг үлдэх нь зөв гэж бодсон учраас, итгэсэн учраас. Заримдаа хүмүүс өөрийнхөө гэр бүлийн хүмүүсээс залхсан бичдэг. Зайл одоо болоо. Ингээд дуусаа. Ингээд хагццгаая гэдэг хүрдэлтэй тохиолдол байгаа.
Паулын чи гэсэн. Харин цуцахгүй бай. Сайныг үлдэхдээ цуцахгүй. Энд хэлж байгаа сайн нь болохоор дандаа хуваалцах тухай ярьж байгаа. Дандаа өгөх тухай ярьж байгаа. Дандаа өөрөөсөө зориулах, өөрөөсөө гаргах, өөрөөсөө байгаа юм тэ өгөх тухай дандаа яриад байгаа. Энэ санхүү, бусад материалын зүйлс, өөрийнх нь цаг зав, мэрэгжил, боловсрол бүх юм орж байгаа. Саяхан манай хөө нөгөө хагалгаанд яваад ирсэн тийм. Тэгээ хагалгаанд яваад дуусаад буцах гэж яхад нөгөө хагалгаа хийсэн эмч маань хамтаа хоолн дараагаад орой хоолн дараад бид хоёрыг л оруулж байгаа юм. Оруулаад тэгснэ маш их баярлаа. Ирж хагалгаанд орсон гэж. Юу? Бид нар баярлах ёстой. Юу гэж та баярлж ядгийн гэмээр үстэй. Тэгээ тэр хүмүүс шүү дээ нэг зүйлийг аягуулсаа ойлгож байгаа. Юу тарина түүнийг авах. Юу өгн түүнийг авах. Юу тийм ээ хөрөнгө оруулах гэх юм одоо эдийн засгаар ярих юм. Тэрийг тийм ээ. Одоо магадгүй тэр хөрөнгө оруулагч мөнгө төгрөгтэй харьцдаг хүмүүс аягүй сайн мэдж байгаа хэлтэй. Хэдий чиний их мөнгийг одоо тодорхой зүйлд ингээд өөрөө зориулна одоо хувьцаа авна гэдэг юм уу те. Төдий чиний тэр хувьцааны дагав илүү их одоо өгөөж нь өгөгдөх ёстой. Тийм бидэг үстэй тийм ээ. Одоо манай 8 хийж байгаа хүмүүс бол аягүй сайн ойлгодог. Тийм учраас энэндээ бид нар цуцахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар заримдаа биш те. Зөвхөн маргаашийн ашигын төлөө зөвхөн нөгөөдрийн зөвхөн тун удахгүй гарч ирэх ашигын төлөө бид нар одоо хөрөнгө оруулаад тэгээд гарч ирэхгүй цуцдаг. Ер нь чуулганы үйлчлэл маш цуцгаар ажиллаж штэ та нар мэдэх үү? 20 хэдэн жил манай чуулга 100 200 оюутнуудад тийм ээ хөрөнгө оруулсан. Одоо хэдэн нэмчээ сууж байгаа бол тэ бид тэрний ашиг шимийг хурааж авах юмсан гэж бодоод ах юм. Тэгээд одоо мэдгүй. Заримдаа биднээс төвчээрч хаардаг. Бурхны хаанчлал дотор тийм ээ энэ мэдээжийн хэрэг тийм ээ энэ тарианд хураагдаж л байгаа бах гэж би бол бодож байна. Хаана ихтэй. Тэгээд энэ одоо 7 дугаар эшлэл 9 дугаар эшлэлд хэлж байгаа гол зүйл нь юу гэхээр яг юу тарихыгаа тарь. Тэр нь бол нөгөө сайн нь байх хэвээр. Гэхдээ тэр чинь амархан биш шүү гэж хэлж байна. Шантрах юм зүйл шүү. Заримдаа нэг хүний төлөө яваал болдгоо. Шантрах ёстой болдог тийм ээ. Гэхдээ энэ Паул юу гэж хэлж байна? Сайныг үлдэхэд шантрахгүй байцгаая гэж. Одоо шантрахгүй гэж хэлж байгаа нь wear out гэж хэлж байгаа юм л да. Ер нь бол ингээд бүр ингээд цуцаад за ерөөсөө яад юм блэ? Болдг юм уу гэж. Гэхдээ энэ нь ямар хүмүүсийн тухай ярьж байгаа нөхөөр дандаа залруулагдах боломжтой хүмүүсийн тухай ярьж байгаа. Тэр нөгөө 19 дугаар ишлэл дээр хэлсэн шүү дээ тийм ээ. Биш 19 дугаар ишлэл дээр хэлсэн. Тэр одоо янз бүрийн одоо юунд сануулсаар байтал байнга үлдэгчд тэр нь бол бүр ингээд практис болцсон ямар ч залруулагдах хүсэлгүй хүмүүсийн тухай бол мэдээж яриаггүй л дээ. Гисэн ч гэсэн Паулын 10 дугаар ишлэлээр хэлсэн бүх хүнд боломжтой үедээ гэж хэлж байгаа. Боломжтой бол өөрөөр хэлбэл цаг нь ямар байх нь хамаагүй. Жохон хаалгал нэгдэх юм бол гүгээд орно л гэсэн үг. Сайныг үлдэхтэй. Тэр хүлээж авч байгаа хүн нь хэн байх вэ гэдэг тухайн чи ерөөсөө яриаггүй. Заавал тэр хүлээж авч байгаа сайн хүн байна, муу хүн байна гэдэг тухай ерөөсөө яриаггүй. Нэгдүгээрт итгэлийн гэр бүлийн хүмүүст. Энэ их сонирхолтой зарчим байх үстэй итгэлийн гэр бүлийн хүмүүс. Нөгөө онгоцон цуугаад яг энэ хөөрхийн өмнө нэг юм зааварчилгаа өгдөг. За бүгдээрээ ингээд хэрвээ биштэй кабины агаар ингээд унах юм бол дээрээс чинь ийм маск унжирна. Эхлээд хүүхдтэй өгөөрэй гэж хэлдэг. Эхлээд өөрөө зөв. Дараа нь хажууд хүмүүстэй туслаарай, зүйлгэрэй гэж хэлдэг. Ягаад өөрөө ухаалчих юм бол яаж хүнд туслах юм? Эхлээд өөртөө зүгөө дараа нь өөр хүнд туслаарай. Тэр шиг адилхан итгэлийн гэр бүлийн хүмүүст эхлээд та нар сайныг үлдэхтэй бэлэн бай. Дараа нь бусад бүх хүмүүст. Тэр бүх хүмүүс дотор хэн орох вэ? Зөвхөн миний дуртай хүмүүс орох уу? Магадгүй миний үзэн яддаг хүн ч орж болно.
Есүс хэлсэн та нар дайснуудаа хайрлаа. Бүр миний дургуун ч олж магадгүй. Бүр намайг бүр аимшигтай гомдоос орж магадгүй. Тэгэд хамгийн сүүлд 8 дугаар ишлэл дээр тэр яг голд нь Паул энэ нөгөө еврейн одоо утга зохиолын арга хэлбэрэлтэй аль бие зүйлийг хэлэхдээ заримдаа яг голд нь хэлэх юм хэлдэг. Тэр нь болохоор юу гэж вэ гэвэл 8 дугаар ишлэл дээр мах боддоо таригч нь мах бодоосоо ялзарлыг авна. Өөрөөр хэлбэл нөгөө 19 дугаар ишлэл дээр ирсэн одоо хэлэгдсэн тэдгэр хүмүүсийн тухай ярьж байна. 19 дугаар ишлэл дээр юу гэж хэлсэн? Завхаарлал, бузар дачаал, садарлал, шүтэн шүтлэг, эд шиг, дайсгнал, маргаан, хардал, уур хилэм, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архитал, утга учиргүй наргаан зангих ийм зүйлстэй хүмүүс өөрөөр энийг бүр амьдралын хэм маяг болгоцсон эдгээр хүмүүс бол мах бодод тарьж байгаа гэж хэлж байгаа. Өөрөөр гим нүгэлтэд амьдрсаар байх нь махуудтай тарих гэдэг энэ хэллэгт орж ийн л та. Ер нь бол гим нүгэлтэд амьдрсаар байх. Махуудтай. Тэр хүмүүс болохоор юуг тарьсан тэрийг хурааж авчих. Тэр тарьсан тэр хураалт нь юу? Ялзрал. Заримдаа бид нар ялзралын тухай ингээ бодохоор нэг жоохон энэ тэндээсээ муудцсан юм байгаа зөвхөн юм нь бас яах вэ гэдэг тухай ярьж байгаа. Гэтэ энд хэлж байгаа үг бол яг мөхлийн тухай ярьж байгаа. Сүйрлийг хурааж байгаа. Энд нэг тийм дундуур нэг ийм юм бол байхгүй. Махбодод таригч нь буюу тийхүү амьдрагч нь. Тийхүү бүр хэлсээр байтал зоригтойгоор бурхны эсрэг дэрслэн амьдрагч нь өөрийнхөө тэр дуртай юмыг л хүлээж авав. Тэр дуртай юм нь юу гэхлээр ялзрал буюу мөхөл. Өөрөлд там. Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэж. Там гэдэг чинь зүгээр нэг юм галтай том тоогоо гэж энэ хүмүүс бодоод байгаа. Нөгөө дээр үеийн нөгөө зундад зууны үеийн нөгөө зураг морог янз бүрээс хүмүүс ойлгоод. Ерөөсөө там гэдэг чинь юу гэсэн үг? Бурхангүй байгаа газар. Тэнд ямар сайн сайхан байхгүй гэж. Бурхан байхгүй. Өөрөө нэгэд бурхны хүсэг юм чинь заавал тэнд бурхан байх албатай биш шүү дээ. Эцэг эцэст. Тийм учраас тэдний дуртай газар нь бас явуулж байгаа. Ялзралыг тийм хүмүүс хүлээж авна гэж хэлсэн. Бид нар сайныг үлдэх хэрэгтэй. Тэр сайн нь бол залруулга бас нөгөө талаараа хуваалцах. Харин тэхгүй байгаа хүмүүс залруулгадах, хуваалцах ийм юмгүй байгаа хүмүүс бол махбодтой л тарьж яах гэсэн үг. Өөрөөр гим нүгэлд амьдарч яах гэсэн үг. Ийм гим нүгэлд амьдарч байгаа хүмүүс харамсалтай нь бурхантай байх эрх байхгүй болчихж байгаа. Харин нөгөө талаар бүр гоё. Эргээр нь юу гэхээр сүнсэнд таригч нь гэж хэлж байгаа. Сүнсэн таригч гэж ямар өмнө хэлж байгаа вэ? Энэ ариун сүнсний үр жимсээр нөгөө залруулгын үйлчлэл, нөгөө хуваалцах үйлчлэл гэж байгаа хүмүүсийн тухай хэлж байгаа. Тэр хүмүүс нь бол харин мөнх амийг хурааж авна. Хурааж авна гэж бас хэлж байгаа юм. Мөнх амийг хурааж авна. Бурхан биш дээ. Тинчээ яг идэвхтэйгээр хүмүүс хэрхэн яаж амьдарч яах гэдгийг яг нягтлан бас харж ийн гэсэн үг. Бурхан хуурагдахгүй. Бурханыг мэхлэх боломжгүй. Хүн өөрийгөө л мэхэлж магадгүй. Өөрөө сайн гэж бодоод явж иж магадгүй. Тэрнээс биш бурхан бол яг байгаагаар нь, яг бодитоор нь дараа нь үнэлнэ гэж хэлж байна. Тэгэхээр Христ итгэж хүмүүс бүгдээрээ сайныг үлдэнэ гэсэн ч үгсэг үү. Хэсэг хүмүүс махбодтой тариад явж байгаа бол тэр хүмүүс өдөр эзний сайн мэдээг тунхаглах хэрэгтэй. Ах дүүс гэж хэлэгдсэн боловч гимнүгэл дотор явж байгаа хүмүүсийг бид залруулах хэрэгтэй. Тэгээ өөрөө бас залруулагдахтай бэлэн байх хэрэгтэй. Өөрөө бас гимнүгэл үлддэг хүмүүс. Тэгэд сайн бүхнээ бид нар чуулган дотор хуваалцах хэрэгтэй. Нэгдүгээр гэр бүл, итгэлийн гэр бүл дотор дараа бусад хүмүүст гэж. Тэгэхээр бидний одоо нөгөө нэг ариун сүнсний үр жимстэй амьдралын нөгөө нэг илрэл нь энэ байна шүү дээ, тийм ээ. Нэг илрэл нь. Хэрэв бид нар ариун сүнсний үр жимстэй амьдралтай бол ийм байдалтай юм болохны юм харагдах нь. Паул Галатчуудад энэний тухай ярьсан. Энэний эсрэг амьдарч байгаа хүмүүс нь болохоор дандаа нөгөө хууль юдэжүүлэгчд буруу сайн мэдээгээр амьдарч байгаа хүмүүсийн тухай. За бүгдээ эзний нэрээр залбирцгаая.
Тэнгэрлэг их эзэмнэ танд баярлалаа. Та өөрийн үгээр дамжуулан та бидний бас зүрх сэтгэлд бидний сонсох ёстойг, бидний мэдэх ёстойг, бидний ухаарах ёстойг, бидний үйлдэх ёстойг зааж өгдөг учраас танд баярлалаа. Өнөөдөр ч гэсэн эзэм нь та биднийг сонсон зүйлийн дагуу дуулууртай амьдрахад та туслаарай. Биднийг альва зүйлсээ махбодтой тархичд байхгүй байх та туслаач. Харин сүнсэнд тархичд байхад та туслаарай гэж танаас гуйж. Ялангуяа бид нар энэ үгийг суралцж байгаа бол яг энд чуулган дотор бид нар ахан дүүсээ орхигдуулдаггүй, хайдаггүй, үлдээдэггүй амьдрахад та туслаарай гэж танаас гуйж. Харин ч бид нар их эзэмний сүнсэнд тархичд байхад та туслаарай. Тэхийн тулд та бид нарыг бас нөхөрлөл дотроо байсаар байхад туслаарай. Энэ бүгдийг Есүс таны нэрээр гомдлууллаа. Амен.